なんで自分だけが本気じゃないと思ったの。恋の呼吸5の型揺らめく連城乱れ爪. Хэрвээ дарахтын тосгонлоо манангийн хашираа Токио Муичиро болон хайрын хашираа Канроужи Мицури нар биш өөр хашираа нар явсан бол тосгоныг амжилттай хамгаалж чадах байсан болов. Тэгэхээр энэ бичлэг дээр Муичиро болон Мицури хоёроос өөр хоёр хашираа нарын хамтарлыг сонгоно. Мөн анийн дээр гарсан үйл явдлуудад тааруулаад төсөөлөхөөс гадна Танжиро болон Незуко Гений гуравтай хамтарч ажиллах ёстой. Эхний ээлжинд хайрын хашираа Канроужи Мицуригийн ямар үүрэг гүйцэтгэснийг бодцгоё. Нэгт гэвэл тосгоны хамгийн сайн сэлэн болгох чадвартай тосгоны ахлагчийг аварсан. Харин хоёрт Танжиро Незуко Гений гурвыг Хантенгүн жинхэнэ биеийг хөөж байх оронд Зоо Хактеныг зогсоож байсан. Харин манангийн хашираа Токио Муичирогийн хувьд Готэцуг аварч Хаганезуког хамгаалаад ганцаараа Гёког ялдаг. Готэцуг аврах нь усанд хоригдсон үед Токиод хэрэг болдог. Харин Хаганезуког хамгаалах нь хамгийн сүүлд Хантенгүн жинхэнэ биеийн толгойг цавчих үед хэрэг болдог шүү дээ. За тэгвэл тэтгэврт гарсан үзүй тэнгэн болон Муичиро Мицуриг хасаад үлдсэн 6 хашираагаас сонгоцгоё. Эхний ээлжинд миний сонголт бол чулууны хашираа Химежима Гёмэй болон салхины хашираа Шиназугава Санеми. Юуны өмнө Хантенгүг хэн хариуцах вэ гэвэл Канроужи шиг модон луунууд болон долгион архилтан тэсвэртэй өндөр бие махбодын чадвартай ерөн л тэсвэр сайтай хүн хэрэгтэй. Харин Гёко түүнийг ваарнаас ваарны хооронд дамжих үед нь амжиж толгойг нь таслах хурдтай довтлогоо сайтай хүн хэрэгтэй гэсэн үг. Тийм болохоор Хантенгүг Химежима Гёмэй харин Гёког Санеми хариуцах нь зохицлын хувьд хамаагүй л үр дүнтэй болов уу гэж бодож байна. Юуны өмнө Санеми Муичирогийн хийсэн зүйлсийг бүгдийг нь хийх шаардлагатай. Санеми Готэцуг аварч Хаганезуког хамгаалах уу гэвэл хэдий төрөмгийн ууртай Санеми ч гэлээ хашираад болсон хойно хүмүүсийг бол хамгаална гэж бодож байна. Рингоку ч гэсэн хаширааде ареба дарадемо косро гэд Танжиро болон зорчигчдыг хамгаалаад өгөхтэй хэлдэг штэ. Тэгэхээр хашираа хүн бол ер нь бусдыг хамгаална гэж бодож байна. Ингэснээр магадгүй Гёкогийн усанд хоригдсон үед Готэцу Санеми туслах магадaltaй. Дээр нэмээд Хаганезуког хамгаалснаар сүүлд Хантенгүгийн толгойг цавчих сэлэн бэлэн болох боломжтой болж байгаа юм. Мөн гол даалгавар болох дээд сарны 5 Гёког ялах тал дээр ч гэсэн Санеми бол асуудалгүй байх болов уу гэж бодож байна. Магадгүй Гёкогоос хор хүлээж авсан үед Муичиро шиг хордсон ч гэсэн үүнийг аргалж чадах уугүй юу гэдгээс ерөнхийдөө тулгаан шалтгаална. Муичирогийн эсрэг Гёког ажаад байхад миний бодлоор Гёкогийн хор Гютарогийн шиг аимшигтай хурдан тархдаг хүчтэй хор бол биш. Гютарогийн хорноос л хамаагүй муу хор. Дээр нэмээд аним дээрээ Муичиро тэмдгээс сэргээснээр хорны тархалтыг удаашруулж чаддаг. Санеми ч гэсэн тэмдэгэ гаргах бүрэн боломжтой. Тийм учраас хорыг ч гэсэн аргалж чадах бах. Үүний дараа хурд болон хувирсан Гёкогийн хатуу хайрцыг нэвтэлж хүзөөгөн зүс чадах уу гэвэл хурд болон хүчээрээ хашираа дундаач дээгүүр ордог. Санемид бол асуудалгүй зээ. Надад ч ер нь Санеми Гёкод ялагдж байгаа дүр зураг ерөөсөө толгойд буухгүй юм л та. Нөгөө талд түүхийн адилаар Хантенгүн хуваагдсан хэсгүүдийг Незуко Танжиро Гений 3 аргалж Зоо Хактеныг гарч ирэх хүртэл нь шахалтанд оруулна. Зоо Хактен бол манай гуравт хэтэрхий агтсан хүчрхэг байж таардаг. Харин энэ үед Химежима Гёмэй ирж Зоо Хактентэй толдох болно. Хашираа дундаа шилтгэн дэгддэг, дээр нь чулууны амьсгалыг ашигладаг. Нүцгэн гараараач чөтгөрийг дийлдэг Гёмэйн хувьд Канроужи шиг Зоо Хактений дарилтыг тисэх нь асуудалгүй байх болов. Тисэх гэхээс илүүтэйгээр хамаагүй илүүрхэх магадлал ч өндөр. Магадгүй Гёмэй Зоо Хактенийг хэд их илүүрхэж үндсэн биеийг нь зүгтхаас ч өмнө боломж олгохгүй тэр байранд нь ялах магадлалтай. Харин ийм зүйл болох юм бол Хантенгүч тэр Гёкоч тэр өгөж тосгонч аврагдана. Аз жаргалтай ялалтаар төгсөж байгаа мэт бодогдохч нар мандахаас өмнө тулаан дуусна гэдэг бол Незуко наранд гарч нарны гэрлийг давсан чөтгөр болж чадахгүй болно гэсэн үг байхгүй юу? Незуко нарны туяаг давж гарах нь цаашдын үйл явдалд шууд биш чамаагүй далд утгаараа нэлээд чухал үйл явдал учраас энэ ч Незуко нарны туяаг давахгүй байх нь жоохон асуудалтай. Яг нь одоо биш ч гэсэн хэзээ нэгэн цагт нарны гэрлийг давах байсан баг л та. Тэгвэл цагийг ухраад Зоо Хактений эсрэг Гёмэй рүү буцацгаая. Илүү нарийн авч үзэх юм бол хашираа нар хараахан бэлтгэл хийгээгүй. Манга дээр гардаг шиг хүчтэй биш байгаа гэдгийг нэг санаарай. Яг гэвэл сэлмийн дарахтын арк нь хашираа тренинг аркийн өмнөх үйл явдал бөгөөд Гёмэй манга дээр шиг яг хүчрхэг биш гэсэн үг. Тийм учраас дээд сар 4-т ялагдах хүртлээр явахгүй ч гэсэн нар мандахаас өмнө амархан ялж бас чадахгүй байх магадaltaй. Ингэснээр их биеийн зүгтж Танжиро хөөснөр анимын дагуу үйл явдал өрнөнө. За бүх зүйл болж бүтээд явж гин. Одоо харин ганц л чухал зүйл үлдэж байгаа нь сэлэмгүй байгаа Танжирод Хаганезукагийн эрдэж байсан сэлмийг дамжуулж өгөх хэрэгтэй. Тэр сэлмээр нь Танжиро Хантенгүн толгойг цавчдаг штэ. Энэ үүргийг харин Муичиро гүйцэтгэдэг. Харин энэ бичлэг дээр Муичирогийн оронд Санеми байгаа. Аним дээр Муичиро Танжирод сэлэм дамжуулж хийдсэн нь ой санамжийг нь сэргээхэд Танжиро гол нөлөө үзүүлсэн учраас Танжирод нилээд итгэл хүлээлгэж ерөнхийдөө нилээд сайн болчихсон байдаг штэ. Танжирод нилээн итгэдэг болчихсон, дээр нь нэмээд нилээд сайн болчихсон байсан учраас Муичиро Танжирод итгээд сэлмийг дамжуулдаг. Санеми харин Муичиро шиг үйлдэл хийх үү гэвэл 50-50% магадaltaй юм болоо да. Гэхдээ аним дээр ийм үйлдэл харилцаа муутай дөрүүд хамтраад дайснаа ялдаг. Тэр л амар огшоодог штэ.
муухай үг хэлээд муухай царай гаргасан чигээрээ магадгүй Санеми Танжирод сэлмийг дамжуулах бах. Ингээд хэрэг бүх зүйл адилхан дуусч чадах юм бол Санеми Гёме хоёр Танжиро болон Незуког хүлээн зөвшөөрч Гений Санеми хоёрын хооронд зарим драм хэсгүүд явж үзэгдэх бах. Нэг тиймэрхүү зүйлс гарсан 3 дугаар улирал болох байсан бах та. Дүгнэлт гэх юм бол Санеми Химежима Гёме хоёр хэрвээ дарахтын тосгонд ирэх юм бол ерөнхийдөө энэ хоёрын хүчний төвшнгөөс хараад үзэх юм бол мэдээж Хантенгу болон Гёког ер нь Муичиро болон Канрожи хоёроос илүү хурдан хугацаанд ялчих магадлал их өндөр байгаад байгаа болохоор нар мандахаас өмнө тулаан дуусаад Незуког заавал тэгж наранд гаргах шаардлага нөхцөл байдал үүсэхгүй. Энэ л жоохон асуудал юм болов. Гэхдээ яаж ч Гёко болон Хантенгуд ялагдаад Танжиро болон Гения Незуко эсвэл хоёр хашираанараас хэн нэг нь өгөх зэрэг тиймэрхүү хамгийн муу нөхцөл бол болохгүй болов. Эцэст нь чулууны хашираа болон салхины хашираа нар дарахтын тосгонд ирэх юм бол анимийн талаар даалгавраа гүйцэтгүүлж тосгоныг хамгаалж чадах магадлал ерөнхийдөө маш өндөр. Хэрвээ энэ дарахтын тосгон дээр өөр хашираанаар бичлэг хийлгэмээр байвал ямар хоёр хашираа ирэхийг сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Хамгийн олон давхцаж байгаа сэтгэлдлүүдээс харж агаад хоёр хашираагийн хамтарлаар дараагийн бичлэгийг хийж бас болно. За тэгээд ер нь бодсон сансан сонирхолтой бичлэгүүдийн санаа олон байгаа болохоор дараагийн бичлэгүүдийг маань үзхийг хүсвэл сувгтар маань subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа баяр таа.